Гишүүний шинж төлөв. Хэн улсын их хурлын гишүүн байж чадах вэ? Эс чадах нь иргэдийнхээ дунд орон чадхаа хийж сонгох эрхээ эдлэн нийтийн баялагийг бүтээлцэх учиртай. Төрийн эрх барих дээд байгууллага бол ард түмний төлөөлөл. Ард түмэн төрийн эрхийг барих замаар эх орон тусгаар тогтнол, иргэдийн амин эрх ашгийг чанд хамгаалan, бодлого үйл ажиллагааг чандлан, хууль тогтоон захирагтун хэмээн төрийн эрх барих дээд байгууллагын гишүүдийг сонгож төрийн их ордонд дийлгээдэг. Энэ учир улсын их хурлд сонгогдсод бол шууд ард түмний хараа талбат юм. Монгол улс парламентын засаглалыг дээдлэн орой дээд энэ байгууллагада ард түмнийхээ төлөөллийг сонгон төрийн эрх барих эрхээ эдэлсээр он жилүүдийг үтсээр байна. Харин төрийн эрх барих дээд байгууллагад ард түмний төлөөлөл болгон илгээхсэд ард түмний итгэл сэтгэлийг ханган ажиллаж ирж чадаагүй баталгаа нь өнөөгийн улс төрийн байдал. Сайныг ярил баггүйч мууг нь ярил далай байна. Өнөөдөр Монгол улс далд эдийн засагт дарлагдан эдийн засгийн бодит байдал иргэдийнхээ эрх ашиг үндэсний хангамжийг огт хангахгүй дээр гадаад худалдаа хөрөнгө оруулалт экспортын үнэлгээ маш доогуур. Нэг үгээр хэлбэл их орны төлөв байдал сайнгүй байсаар бүр сар гэж хэлэхэд хэлсгүй байна. Шүүх засаглал хууль хяналтынх нь бохир мөнгөний нөлөөнд хэв автан шударгаас алдагдан төрийн дээд эрхийг эзлэсэд ил цагаан хулгай луурын схемтнүүд болж улс орныг сулдаасаар байна. Хөгжсөн иргэншсэн алив өндөр төр шударгаас ардчлал нээлттэй ил тод эндэрт иргэний эрх чөлөө бүрэн хангагдсан аюулгүй сайхан орчинд амьдрахын баталгаагаар дэлхийн нэгэнт жишигдээ дудлаа. Гэвч Чингисийн Монгол их оронд маань энэ байдал үдий болтол биелэлээ олохгүй байна. Энэ бол чин үнэндээ төрийг удирдан залж байгаа хүмүүсийн чадвар чадамж бодит үнэлгээний илэрхийлэл мөн. Монголын ард түмэн эрх баригчдаа үндсэн хуулиа өөрчилж сонгуулийн холимог тогтолцоог баталгаажуулан намын ариун бусаас ангижирч сонгогч иргэдийнхээ нас хүйсийн жигд оролцоог хангасан төр улсыг сонгуулах босгон дээр нэгэнтээ ирсэн байна. Энэ оны 9-10 дугаар сард улсын хурлын ээлжид бус сонгуулийг явуулах чиг баримжаатай байна. Инкээс аргагүй байдал өнөөдрийн засаглалд үүссэн. Сөрөг хүчин амьгүй тархаа бутархай дангаар засагласан Монгол ардын нам хоёр дараалан үнэмлэхүй олонхоор ирэх барьсан ч 40 их найдны нүүрсний улгаатай амьдарч байна. Энэ бол огт байж боломгүй зүйл агаад үүний тулд төрөө шинээр эмхлэн идэ бэрээ ялгахаас аргагүй. Нийт сонгогчдын 40 гаруй хувийн санал авсан нам эрх барих судлалын 80-90%-ийг эзэмшчихэд эх орны баялагаас 40 их найдыг хулгайлтал хяналтгүй сууна гэдэг бол аимшигт хэрэг юм. Иймийн тулд өдгөө эрх барин суугаад 76 гишүүний шинж төлөвийг тухайн гишүүн цаашдаа иргэдийг төлөөлж төр барих эрх хэтлэхэд хэр зохимжтой болохыг агуулгын хувьд шинжин уншигч танаа төлөвлүүлэхээр ам асуун амлалтынх нь урайтай амлалт цэгийн сайт цувралаар бичиж эхэллээ. Энэ бол эх орон ард түмний эрх ашиг удирдлагаар хангагдах зарчмуудын үүднээс үзэглэгдэх билээ. Товчхондоо хийн цааш төр барихын эрхтэй хийн эрэхгүй вэ гэдгийн илэрхийлэл болно. Монголын төрд хийсэн бүтээснээрээ үлгэрлэл болсон улс төрчид байсан цаашид ч байна. Жамсрангийн самбууд, амьдны дэмбэрэл, очир утын даш балбар, мэндийн зинээ, санжаа сүрэнгийн зориг. Эд бол эх орны эрх ашгийг удирдлага болгон хүн ардынхаа төлөө ариун үнсээрээ зүтгэсэн улс төрчид. Ийм хүмүүс Монголыг удирдах ёстой. Эс чадах нь иргэдийнхээ дунд орон чадхаа хийж сонгох эрхээ эдлэн нийтийн баялагийг бүтээлцэх учиртай.